Аж үйлдвэрийн 4-р хувьсгал хүний хөгжлийг дээдлсэн эрэнд авиас ур чадвар бүтээл сэтгэлгээний өрсөлдөөн газар авч байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр түвшний боловсролын үндэс нь сайн боловсрол сайхан амьдралын үндэс гэсэн үзэл баримтлал хүмүүсийн амьдралын хүсэл зорилго нь болжээ. Энэ сайхан ирмэлцэл зорилгын төлөө эрдэм ухаан, ур чадвар, зүтгэл сэтгэлээрэн хамтдаа тэмүүлж байгаа зүүн бүсийн эрдмийн их төв, Дорнод их сургуулийн хамт олонны ажил үйлс эрдэм бүтээлийн ололт амжилтаас танилцуулж байна. Дэлхийн болон үндэсний дээд боловсролын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжлийн бодлогоон тодорхойлж, бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжил дэвшлийг түүчилэгч, шилдэг бүтээгч, манлайлагчдыг төрүүлэх эрхэм зорилго бүхий Дорнод их сургууль нь 1991 онд 17 багш, 223 оюутантай байгуулагдсан бол эдүгэн байгалийн ухаан бизнес, нийгэм хүмүүнлэгийн ухааны 2 салбарт 40 гаруй үндэссэн багш профессор, үндэсний шилдэг 30-аад профессорудаас бүрдсэн хөдөлгөөнд докторийн баг, бакалаврын болон магистрант, докторантурын 800 гаруй суралцагчтайгаар эрдэм шинжилгээ, сургалт, арга зүйн үйлчилгээ үзүүлж байна. Бид бакалаврын 20, магистрийн 6, докторийн 2 хөтөлбөрөөр боловсролын үйлчилгээ үзүүлж, цэцэрлэг, баганг, англи хэл, монгол хэл, уран зохиол, математик, байгалийн ухаан, мэдээлэл зүйн багш мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хятад хэлний орчуулагч, нэгтлэн бодох бүртгэл, бизнесийн менежмент, газрын засны инженер зэрэг 3000 гаруй мэргэжилтнийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлээд байна. 2015 оноос газрын засны инженер хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл инженерийн боловсролын хөгжилд бодиттой хувь нэмрийг оруулж, инженерийн хөтөлбөрийг үр дүнд суурилсан хөтөлбөрт шилжүүлэх, сургалт судалгааны орчинг бүрдүүлэх хүрээнд дээд боловсролын шинжилэл төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 107 сая төгрөгийн өртөг бүхий газрын засны бүтээгдэхүүн судлалын орчин үеийн лабораторийг байгуулан оюутны дадлаг ажлыг Тамсгийн сав газар дахь газрын засны даачин тамсаг компанийг дүшиглэн хийлгэх зэргээр бүс нутагт газрын засны инженер, уул уурхайн инженерийн боловсролын сургалт судалгааны ажил амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэж чадсан. Газрын тосны инженер хөтөлбөр анх төгсөлтөө хийж, төгсөгч бүр ажлын байртай болсон нь орон нутагт чанартай мэргэжилтэн бэлтгэж байгаагийн илэрхийлэл бахархал болж байна. Дорнод их сургуулийн хөгжлийн бодлогын нэг чухал зүйл бол гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бөгөөд улс, бүс нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, нийгэмлэг, өөрийн болон олон улсын их дээд сургууль, боловсролын байгууллагуудтай сургалт, судалгаа, арга зүйн чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах юм. Оросын холбооны улс, бүгд найрамдах хятад ард улс, Солонгос, Япон, Америк нэгдсэн улсын их дээд сургууль, Америк нэгдсэн улсын инх тайвны корпус, VSO, COICO, JICA олон улсын байгууллага, хамбан хятад хэлийг түгээндлэгрүүлэх нийгэмлэг зэрэгтэй хамтран багш, оюутан солилцох, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийх, туршлага судлах аялал, хятад хэлний күнзийн төв байгуулах зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дорнод их сургууль нь бүс нутаг болон дэлхийн хэмжээнд дээд боловсрол шинжилгээ ухаан тавигдах шаардлага өөрчлөгдөж, үндэсний болон олон улсын шалгуур стандарт өндөрсөж, сургалт судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилт тавьж байгаа энэ үед бид өөрийн бодлогын чиг хандлагаа өөрчилж, сургалт судалгаа, гадаад харилцааны талд тодорхой амжилт гарган хөгжиж, зүүн бүс нутагт дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэн, Монгол улсын дээд боловсролын тогтолцоог төлөвшүүлэхэд их хувь нэмэр оруулсаар байгаа эрдэм оюуны төв юм. 2001 онд Хуучнаар улсын багшийн сургуулийн Хаяад орон багшийн коллежид банкын багш, монгол хэлний багш мэргэжлээр анх төгсөж исэн. За сургууль маань хэдүүгээ Дорнод их сургууль болтлоо бас өргөцсөн байна. Энэ сургуулийг төгссөндөө бас бахархаж явдаг. Бас уламжлалт зах зээлийн судалгаанаас харахад бол Дорнод их сургуулийн төгсөгчдийн одоо 90 гаруй хувь нь бол ажлын байр хангагдаж байна. За үүний нэг жишээ бол одоо бас улсын тэргүүлэх салбар бол уул уурхайн чиглэлээр бол бас газрын тосны инженерийн ангийг одоо анхлан нээж
За 16 хүүхэд төгснөр 2018 онд бол 19 онд бол одоо Битожны тачин тамсагт 16 улангийн одоо ажилтнаар ажлын байр авч одоо үндсэн ажилтнаар авч ажиллаж байгаа гэх мэт олон сайхан зүйлүүд бас тавуу талууд бас манай орон нутгийн төгссөн ихтэй сургууль төгссөн залуучууд бас байна гэдгийг бас хэлмээр байна. Бүсийнхээ сургуулийг сонгож одоо өөрийн өссөн мэргэжлээ эзэмширэ гэдгийг бас та бүхэнд уриалж байна. Өнөөдөр Дорнод их сургууль чадварлаг хүний нөөцийг улс нийгэмдээ бэлтгэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж ажиллахад өндөр хурдны интернетэд холбосон сургалтын танхим, нэгтлэн бодох бүртгэл, хөгжмийн боловсрал, газрын тосны хөтөлбөрийн иж бүрэн техник хэрэгслээр хангасан лаборатори, сургалт судалгааны төв, мэдээллээр төрөлдсөн электрон бааз бүхий номын фонд, 80 гаруй уншигчийн судалтай номын сан, чимээгүй уншилгын танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан сургалтын болон спортын зал, фитнес төв, цайны газар, захим студ, хичээлийн кабинет байгуулж ажилласнаар оюутан суралцагчид болон эрдэмтэн багш нарт суралцаж ажиллах таатай орчин бүрдсэн юм. Сайн байцгаана уу, намайг Батбаатарын наман дээр үйдэг. Би Дорнод их сургуулийн нэгтлэн бодох бүртгэлийн 3 дугаар дамжаанд суралцдаг. Анх 2017 онд Дорнод их сургуультай элсэж орж ирсэн. Орон нутгад амьдрахын гол давуу тал нь аав ээж хайртай дотныхоо гэр бүлийн хүмүүстэй хойр байх боломжтой мөн санхүүгийн хувьд хэмнэлттэй учраас Дорнод их сургуулиас сонгон суралцж байгаа. Сургуулийн номын сан нь жилвэр фондон баяжуулж байгаа нь оюутнуудыг эрдэмжүүлж, тэднийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд татан оролцуулахад томоохон түлхэж болж байна. Оюутнууд чөлөөт цагаараа төрөл бүрийн секцэнд хамрагдахын сацуу, донор 25, маркет лидер, чөлөө тендер клуб, англи, хятад, солонгос, япон хэлний дамжаа, скаутын бүлгэм зэрэгт сонирхлын дагуу ажилласнаар таатай боломж бүрдэж байна. За манай сургууль нь оюутан бүрийн хөгжлийг дэмжиж ажилладаг. Үүнтэй холбогдуулан сургуулийнхаа оюутнуудын цөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор маш олон клубүүдийг зохион байгуулж хичээлүүлдэг байгаа. За тэгээ энэ клубүүд маань оюутныхаа чөлөө цагийг зөв боловсон өнгөрөөх, өөртөө итгэх итгэлийг нээн илрүүлэх, за тэгээд сонирхсон хүссэн зүйлүүдийн өөрт нь мэдрүүлэх зорилготой байдаг. За тэгээд би энэхүү клубүүд явснаар за өөртөө маш итгэлтэй болсон. За тэгээд бусдын өмнө өөрийнхөө хэлэх гэсэн үгийг чөлөөтэй илэрхийлж, за тэгээд өөр бас олон зүйлүүдийг сурч мэдсэн байгаа. 2015 оноос 2 дээр нэмэх нь 2, 2 дээр нэмэх нь 1, нэмэх нь 1, 3 дээр нэмэх нь 1 оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 100 гаруй оюутан амжилттай суралцж байна. Манай сургуулийн профессор багш нар гадаад болон дотоодын томоохон ихтэй сургуулиудад докторантурт суралцж, судалгаанд суурилсан их сургуулийг хамтдаа бүтээхийн төлөө зүтгэж байна. Манай давуу талууд: төгсөгч бүр англи хэлтэй, ажлын байртай, амьдрах чадвартай болж төгснө. Бүгд найрамдах хятад ард улс, Оросын холбооны улс, Япон, Солонгосын ихтэй сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, амжилттай суралцсан шилдэг оюутнуудаа 2 дээр нэмэх нь 2, эсвэл 3 дээр нэмэх нь 1 хөтөлбөрөөр сургах боломжтой. Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмж бүхий анги танхим лабораторитой, хос дипломтой төгсөх боломжтой. Өөрийн эзэмшлийн тохилог оюутны байртай. Дотоод гадаадын тэтгэлэг хөтөлбөрт хамруулах боломжоор хангадаг. Сургалтанд онлайн болон зайны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Сургалтын төлбөрийн уян хатан нөхцөлтэй. Олон улсын стандарт хангасан спорт зал, оюутны фитнес төв, захим студитэй. Төрийн сангийн бүх төрлийн хөнгөлттэй зээл, тусламж, тэтгэлгээр суралцах боломжтой. Дадлагыг цалинтай хийж, ажлын байраар хангагдах боломж бүрддэг. Дорнод их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төв нь
Монгол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааг эрхлэн явуулахын зэрэгцээ үйл ажиллагааныхаа үр дүн, аж холбогдлыг олон нийтэд танилцуулах, сурталчилгахад анхаарч ажиллаж байна. Монголын зүүн бүс нутагт хэл соёл түүхийн судалгааг эрчимжүүлэх, хөрш зэрэгэлтэй гадаад дотоодын судлаачтай хамтран ажиллах зорилгоор Монгол судлалын олон улсын хурлыг тогтмол амжилттай зохион байгуулж ирлээ. Тэдгээр эрдэм шинжилгээний хурлуудад Монголын нэртэй эрдэмтэн судлаачдыг татан оролцуулснаар бүс нутаг дахь бие тулан биед бүс соёлын судалгаа, хадгалалт, хамгаалтыг сайжруулах, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн ахиц гарч байна. Мөн дорнод их сургуулийн үе үеийн хамт олон бага болон сургуулийн өмнөх боловсролын багшийг бэлтгэсэн ариван туршлагатай. Тэдгээр төгсөгчд маань бүс нутаг цаашлаад үндэсний хэмжээнд амжилттай ажиллаж, эрдэм мэдлэгээ түгээхийн зэрэгцээ Монголын олон мянган хүүхэд багшуудыг өөртөө итгэх итгэлтэй, бие даан суралцах арга барилтай, өөрийгөө илэрхийлэх чадвартай иргэн болгон төлөвшөхөд түүчээсээр явна. Тус сургууль маань бүтэц бүрэлдэхүүн, чигүүргийн хувьд улам өргөжж, дэрэгдэн түшиц цэцэрлэг, ахлах сургууль, Монгол судлалын зүүн бүсийн төв, инновац, технологи, бизнес инкубатор болон амьдрах ухааны төвийг нээж, оюутнуудын бие даан бизнес эрхлэх, өөртөө ажлын байр бий болгох чадварыг дэмжин ажиллаж байна. Бид суралцах таатай орчныг бүрдүүлэхэд санаачлахтай байж, нийтийн биеийн тамир, спорт, соёл урлаг, чирэгжүүлэлтийн танхим, хэвлэх үйлдвэр, музей, кино театраар иргэд байгууллага, аж ахуй нэгж, оюутан залуус багш ажилчдад үйлчилж байна. Ийхүү зүүн бүс дэх иж бүрэн зохицлбор их сургууль болж хөгжин, одоогоор түшиц цэцэрлэгтэй 130 гаруй хүүхэд хүлээн авч, орон нутаг дахь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүр хэмжээг нэмэгдүүллээ. Мөн математик, гадаад хэлнийг үндэслүүлсэн сургалттай ерөнхий боловсролын ахлах сургуулийн хамт олон сурагчдынхаа бүтээлж өөртөө ихтэй, эх оронж үзэл хандлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай, оюунлаг иргэн болж төлөвшөхөд санаа нэгдэн, урам зоригтойгоор ажиллаж байна. Дорнод их сургуулийн хамт олонны хөгжил дэвшлэн зүүн бүс нутгийн нийгэм эдийн засаг, инновацийн чадварыг дэмжиж, хот хөдөөгийн ялгааг багасгах, үндэсний нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд бид үндэсний болон Азийн их сургуулиудтай хамтдаа урагшлах саруул сайхан замаар итгэл дүүрэн тэмүүлж явна. Дорнод их сургуульд тавтай морилно.